Christmas bread тавтар барилцгаана. Өнөөдөр би та нарт талах нарийн боо хийхэд хэрэглэгдэх багаж хэрэглүүрийн талаар хэлж өгье. Ямар багаж зүйлийг ашигладаг уу, юунд хэрэглэдэг үү гэдгийг хэлж өгье. Талхаа эсгэж хөөлөхдөө ийм тагтаа саунд эсгэж хөөлөхөд их зүгээр байдаг юм аа. Тэгээд бас ингээд цаашаа нэвт харж явах юм бол талх нь маань хэр их эсэж байна гэдгийг одоо хараад хэлэх боломжтой юм хунцар савнууд байна. Подноос нь төмөр тавирнууд байна. Энэ дээр болохоор parchment paper гэдэг юм цаасыг ингээд дэлгэд тавиад үүн дээр олоод талхаа хийж тавьж болно. Талхаа хийвэлдэг бас нэг өөр сав болохоор банатон гэд нэрлэдэг юм модоор хийсэн сав байгаа. Энэ модыг ингээд бүр нарийн хооронд нь хадаад хийсэн юм сав байгаа. Тэгээ энэ савыг хэрэглэхдээ гурилаа дээр нь сайхан цацаад тэгээ талхаа хийжээ. Талхаа хийж дуусчаа нөгөө цацсан гурилаа сойзороо ингээ арилгаад хэрэглэдэг. Хэрвээ тэгэж арилгахгүй байх юм бол нөгөө гурил маань ингээ бүр наалдаа дагтаршаад тогтчдаг. Тийм болохоор зэрэг хэрэглэснийхаа дараа болгоо ингээ сойзороо гурилыг угаагаад ингээ цэвэрлээд тавьчихдаг. Тэгээ сайхан хуурай газар байлгах хэвээр. Зэрэг ийм шүүр бас хэрэг болдгийн талхны савны дотортлыг одоо гурилаар бүрэх ч юм уу эсвэл талхан дээрээ гурил цацах тохиолдолд энэ бас их хэрэг болдгийн. Тэгээ бас галтгооны хаач бас их хэрэг болдог юм аа. Пишин дотор орох савнуудын хувьд болохоор юм шалан сав тэгтээ үүнийг яг пишин дотор одоо пишингийн халууныг тесвэрлэх чадвартай гэдгийг сайн уншиж мэдчихэж тийм тэгж болно гэсэн савыг хэрэглээрээ. Энэ болохоор янз бүрийн ингээд хэмжээтэйгээ байдаг. Тэгээд заримдаа жормоо нэг тим хэмжээтэй одоо энийг болохоор зэрэг 8-ыг харьцах 8 хэмжээтэй ч гэдэг юм уу яг ингээ хэмжээг нь ингээд заасан байдаг. Тэгэхээр энэ хэмжээг ингээ ард нь бичсэн байдаг. Тэгэхээр тэр хэмжээнд нь бас анхаарал тавиарай. Шилэн сав бахаас гадна юм төмөр савнууд бас байдаг. Мөн л адилхан хэмжээтэй юм савнууд байдаг. За энэ савнуудаа бол pie гэдэг одоо нарийн боовыг хийхэд зориулсан савнууд байна. Алента pie гэж байдаг, apple pie гэж байдаг, pumpkin pie гэдэг янз бүрийн одоо pie-нуудыг хийхэд зориулсан юм савнууд байгаа. Төмөр савч байна, шилэн савч байна. Гэхдээ шилэн сав хэрэглэж байгаа тохиолдолд энэ одоо пишин дотор хэрэглэж болно гэснийг нь сайн үзэж одоо мэдчихэж хийгээрэй. За энийг болохоор зэрэг band mold гэж нэрлэдэг. Энэ болохоор дундаа нүхтэй талах ч юм уу кейк хийхэд зориулсан. Тэгээ энэ савных нь онцлог нь болохоор ингээд дотроос ингээд салчдаг. Тэгэхээр зэрэг савнаасаа салахад бол амархан байдгийг. За энийх нь онцлог нь болохоор их тийм гоё хэлбэртэй, дүрстэй тийм талах юм уу одоо кейк гарч ирдэг энийг хийхээр. За энэ бол багет хийдэг хив байна л да. Энэ дээрээ бол ингээд хөвлж тавиад талхаа хөөлгөө тэгээ пишин дотор шууд энтэй цуг ингээд хийждэг. Түүнээс гадна одоо маффин хийдэг хив байна. Тэгэхээр маффин хийдэг хивийн зориулсан юм цаасан аюунууд байдаг. Тэгээ нэг дотор нь хийгээд дотор нь маффныхаа зурмгийг хийгээд маффнаа хийдэг. За энэ болохоор пицца хийдэг төмөр тавир байна. За надад янз бүрийн талхны пишин дотор талах хийдэг савнууд байна. Одоо хэмжээнүүд нь өөр. Энэ болохоор 2-ыг харьцах нь 4 гэж хэлдэг. Энэ 4-ыг харьцах нь 8, 9-ыг харьцах нь 5. Одоо инчээр хэмжигдэж байгаа. Тэгээ өшөө юм одоо нарийнхан талах хийдэг сав байна. За энэ сав болохоор сэндвичний талах хийдэг сав. Зуурмгаа дотор нь хийгээд тэгээд ингээд таглаад орчин. Тэгээд талах нь нөгөө дээшээ хөөгөөд яг энэ тагандаа таарад яг юм тэг дөрвжин хэлбэртэй юм талах болт юм аа. За талхныхаа зурмгийг эсгэснийхаа дараа пишинт хийхээс өмнө талхаа олвол дээр нь янз бүрийн цуслаг гаргаж болно. Үүнд ийм иржгэр эрттэй хутах хэрэглэж болно. Талхны хутаг гэж нэрлэдэг энийг bread knife гэж нэрлэдэг. Хэрвээ иймэрхүү хутгнууд байхгүй тохиолдолд зүгээр жирийн хутагч хэрэглэсэн болно. Хэрвээ боломжтой байх юм бол юм зориултын хутаг байдаг. Тэгээ энэ эрттэй хутгийг нь одоо тогтоодог юм бариул байдгийн. Тэгээд энд нь ингэж хийгээд ингээд талхаа зүсэж болно. Хэрвээ ийм зориултын бариул нь байхгүй тохиолдолд савх хэрэглэж байна. Энийг бол pizza board гэж нэрлэдэг. Энэ дээр бол талхаа ингээд тавиад эрдэнэ шишийн гурилаа цацаад талхныхаа зурмгийг тавиад ингээд пишин дотроо гусууж хийх юм уу эсвэл одоо мөн одоо пиццагаа тавиад ингээд пишин дотроо ингээд гусуулаад хийж болно.
Хэрвээ пицца борд байхгүй тохиолдолд бол зүгээр юм хэрчдэг модоо бол ашиглаж болно. За талхаа хөрөхдөө би ийм картон цаасан дотор одоо энэ гурилны уутыг ингээд задлаад хийчихсэн. Тэгээд дэвсэд энэ дээр би бол ингээд талхаа хөргөдгийн. Талх хөрөхөд бол агаар ингээд эргэлдэж сайхан талхыг хөрөх ёстой. Талхаа ингээд пэшн дотор хийсэн дээр подносон дээр хөрөх юм бол доороос хөлөрдөг. Тэгэхээр доороос нь хөлрөхгүй тулд ийм цаасан картон дээр тавьж болно. Үгүй бол хэрвээ өөрт чинь тийм ийм торн тавир байх юм бол энэ дээр бас тавиад талхаа хөргөж болно.